Сайн байна уу? Намайг Жигүр гэдэг. Би энэхүү подкастыг хийхин тулд I love you guys. За. Бэж бодох юм. Сайн байна уу? Намайг Плэхтэмийн Жигүр гэж байна. За би энэхүү подкастыг яагаад хийж байгаа гэвэл эцэг гих хүүхдүүд олон хоорондоо яаж харилцаж вэ? Бас яаж ойлголцож байна вэ гэдэг хүүхдүүдээс зөвлөмж авч байна. Бас хүүхдүүд бас яаж эцэг ихээ харж байд гэдэг юмыг ойлгуулах гэж байгаа. За Артураа өөрийгөө танилцуулаач. Наа Артур гэдэг одоо би 10 настай. Би одоо Монгол Улсын хамтарсан сургууль сурдаг. Манай сургууль гоё л доо. Тэгээд хоол моолж гоё ингээд гоё заримдаа одоо чөлөөтэй мөлөөтэй одоо музей явж кино үздэг ийм л гоё сургууль та. Тэгвэл чи орос хэл мэддэм бол орсоор яриад өгөөч. Өөрөө танилцуулаад уу? Тийм. Меня зовут Артур. Я 10 лет. Я учусь совместно в Mongolian российской школе. Наша школа очень красивая. Да. Тэгвэл эцэг ихтэйгээ амралтын өдрөө гоё өнгөрүүлж чаддгүй. Хаяадаа л чаддаг л та. Тэгвэл хамгийн гоё өнгөрүүлжсэн амралтын өдөр нь. Би нөгөө 7 настай байхдаа нөгөө нэг одоо Америк явна гэд өөрийгөө зурч мураад Америкт яана гэж. Тэгээ нөгөөний ээж аав маань миний хүслийг биелүүлээд Америк явж байсан. Одоо тэр л миний хамгийн гоё илүүдэлсэн. Би Улаанбаатарт өнгөрүүлжсэн хамгийн гоё өдөр бол миний төрсөн өдөр гоё виза авч идэл гоё. Одоо Японы тоглооны газар тоглох ч юм уу тий. Одоо ер нь бол гэр бүлтэйгээ Улаанбаатарт гоё өдрийг гоё өнгөрүүлэх гэх юм бол ер нь бол амралтын өдрүүдээр л гоё. Биш нөгөө нэг төрсөн өдрөөр л гоё өнгөрөх. За тэгвэл эцэг ихтэйгээ чөлөөтэй харьцаж чаддгүй. Чөлөөтэй ер нь бол заримдаа чаддаг, заримдаа чаддгүй. Яагаад тэгвэл заримдаа чаддгүй? Одоо нөгөө би заримдаа нөгөө өөртөө ингэ санал яваа. Одоо чи хідээж хүмүүс уурлахгүй гიშгэд би өөрөө санаа тавьчихад өөрөө ингээд дүрмээр зөрчсөн одоо ээжтэйгээ одоо хэрэлддэг гэх юм уу тий. Ээж автаа хэрэлдэг ч юм уу. Тэгээ хэрэлсний дараа чамд ямар мэдэрч төрдөг вэ? Муухай л мэдэрч. Тэгээд бас стресстэй л. За тэгвэл ээж аав чи хэлжсэн хамгийн муухай одоо чам ингээд сэтгэлд чи ингээ оршсон. Гэрээс зайлаар муу гойлох юм л гэж хэлжсэн. Тэн л надад л муухай ингээд гомдмоор санагдсан. Яагаад тэгэж хэлжсэн? Одоо би нэг хичээлдээ 2 дугаар тахтаа нэг сургуулиасаа хөөгцсэн байхгүй ингээд хичээлээ муу хийгээд. Тэгээ нэг манай гэр бүл намайг айгуу тийм одоо үзий яцсан гэх юм уу тий одоо намайг 2 дугаар ингээд одоо сургуулиас хөөгдөө намайг одоо тамалж ийсэн. Нэг удаа бүр гэрээс зугтах гэсэн тохиолдолж байгаа. Тэр тухайгаа яриач. Одоо би өдөржингөө одоо сургуулиас хөөгдлөөс хойш одоо хийх юм алдахгүй одоо өдөржингөө гэр цэвэрлдэг байсан байхгүй юу. Тэгээ нэг өдөр бүр ухаан алдаж унсан. Тэгээд ээж намайг тоож байгаа юм байхгүй. Тэгээд ингэ бүлнүүдээ хайлахгүй байна гэд яг гараад явахын даван дээр аав ярьжсэн. Тэгээд ааваасайгаа зугч мухтаад. Тэгээд азаа надад сайн ханддаг нэг ихч маань исэн. Тэгээд тэр одоо ихч рүү уйлаад л очив. Тэгээд намайг гэртээ очиулаад одоо тайвшруулаад л одоо. Гайгуулсан. Гайгүй л. Чи аав ээжийнхаа хэнд нь илүү харилцдаг? Нээлттэй хайрсан юм бол ээжтэйгээ л харилцсан та. Тэгвэл аавтайгаа яг ямар байдیں۔ Зүгээр битгий хашаараасаа л гэж үзсэн. Тэгвэл аавтай яагаад илүү нээлтгүй харьцдаг? Одоо өөрөө ажил нь одоо айгүй орой тардаг болохоор одоо тийм нээлттэй харилцаж чаддгүй. Өөн бол одоо ажлаас ирж чаддаг байсан бол одоо тухтай ингээд нээлттэй л ярих гэж ер нь бол би өөртөө бас боддог байсан л да. Одоо тэр бодлоо цаасаа гараа ингээд хайцсан. Аавтай тоглолт юм уу? Жоохондоо л тоглодог байсан. Одоо л ер нь бол том болсон хүүхдүүд нь ээж авдаа тоглохоо байлдээ шүү дээ. Аав ээжтэй ээжтэйгээ хамгийн сайхан өнгөрүүлж байсан өдөр. Бас л төрсөн өдөр. Тэгвэл аавтайгаа.
бас л төрсөн өдөр. Сайхан өнгөрүүлнэ гэх юм бол бүгдээр л нэг төрсөн өдөр л. Тэгвэл аав ээж чи хэлжсэн хамгийн биш ээ хэрэгтэй үг хэрэгтэй чамд. Манийхөө ном уншаад дэлхий энэ улс орноо хөгжүүлээрэй л гэж хэл. Хичээлээ сайн сураад эрдэнэ номтой болоод ингээд их орноо хөгжүүлээрэй л гэн. Тэрэн дээр л надад зориг ороод 3 дугаар ангидаа сайн сурсан. Сайн сураад одоо ч гэсэн жоохон дунд сурч байгаа. Тэгвэл аав ээжтэйгээ сайн харьцаатай байсан уу эсвэл муу харьцаатай байсан уу? Муу харьцаатай ч байна. Одоо муу сайн харьцаатай ч. Тэгвэл одоо ямар ингээ муу харилцаа үүссэн бэ? Одоо бүгдээр л нэг хичээлтэй л холбоотой. Одоо хичээлдээ одоо муу авсан байна, тэнгсэн байна, ингэсэн байна. Тэр энэ дээр л. Тэгвэл эсвэл сайн харилцаа тэгвэл юу вэ? Сайн харилцаа. Одоо хамт ээжтэй хамт нүунийг за орж ирэнгүүт за минийгөө хоолоо идээрээ тэгээд хоёлаа хамт ном уншиж гой тоглоё заал гэнэ. За аав ээж чи хандлага нь таалагддаггүй. Хандлага нь? Заримдаа таалагддаг, заримдаа таалагддаг. Яагаад заримдаа гэж? Юм л. Заримдаа гоё юм ярьцаад л энэ заримдаа муухай ярьцаад одоо яадаг ч юм аа. Тэгвэл яг ямар хандлагатай аав ээж чи? Ямар хандлагатай? Мэдгүй шүү дээ. За барыг мэдгүй л. Одоо ингэ чамайг тэр мэр хий эсвэл зүгээр зөөлхнөр харьцаад энийг хийх үү ингээд тэгэж хариулна гэх юм бол заримдаа гоё заримдаа муухай гэлж хэлнэ. Чи ээж аваасаа юм нууж байсан уу? Ээж аваасаа юм нууж байсан уу? Нуужсэн. Юу нуужсэн гэх юм бол одоо манай ах маань нөгөөний муухай одоо аимшигын кино үзчихсэн байхгүй нөгөөний хайгуун тийм алуурчтай. Тэгээд тэрийг ээж амаа битгий муухай юм үзээд тэгээд нууцаар одоо нөгөөнийг нууцаар ээж аваагаа ингээд гараад ингээд одоо ийм арт наадам центр гэх юм уу тэг хүнсээ авч яхад ингээд тэр киногоо үзээд бас айгүй айсан. Тэр одоо ер нь л ээж аваасаа юм нуух нь одоо буруу л гэж хэлсэн. Тэгвэл лээ ихтэн тулгарч ирсэн асуудал. Лээ ихтэн тулгарч ирсэн асуудал. Аалц. Аалцсан ягаад яасан? Аалц хажууд унасчихсан чи гэж дууршин боорой. Дуурмаага хүн унтуулахгүй. Ягаад тэгвэл плей ихтэн орохоор шийдсэн? Мэдгүй Facebook биш ээ. Facebook дээр олон гой зураг мөргөд харагдаж ихэндээ юу нь бол орё гэж бодож байсан. Тэгээ дараа нь за орхоо болио гэдээ ээжтэй тэрүүгээ буцаагаад авсан чи нөгөө одоо манай ээж нөгөө багшийн хоёр ихэр хүүхдээдэг байхгүй одоо Өлзий баяр дүүрэн баяр гээд тэр хоёр одоо намайг одоо буцсан ч гэх юм одоо буцаад явахыг итгэлтэй болсон юм шиг наттай хамт явна гээд. Тэгээ дараа нь хамт заал одоо хамт явъя даа л гээд хамт явсан чи айгүй гоё байсан. Плей ихтэнд яг юу нь хамгийн гоё байсан? Надаа одоо ингээд одоо гоё юмнууд зааж өгөөл одоо ингээд хоол мал хийдээд гоё юм юу вэ? Одоо жишээ нь одоо ах нартай одоо анка гэх юм уу тий одоо сакс макс тоглосон болоод тэгээ нөгөөний тэмцээн болж малаа тэгээд тэмцээний үзээл тэгээд нөгөө нэг байсан нэг монгол гэр дотор гоё юмнууд ярьж марайл гоё сонирхолтой олгоод ирнэ л гоё юмсан да. Плей ихтэнд хүснээрээ байж чаддгүй. Чаддсан шүү. Байнга л чөлөөтэй байдаг. Яг яаж хүснээр байдیں۔ Яаж хүснээрээ байдیں۔ Одоо нэг яг сонсъё. Яг ингээд талгай үдж яхад одоо яг ингээд жоохон хэвтэй гэсэн чи бүгдийг нь тоож байгаа ч юм байхгүй заа тэгээд одоо тэгээд 50 унтаад толгоогоо идгэж чаддаг. Одоо тэл гоё чөлөөтэй одоо миний дуртай сэдв бол одоо гутал мотл энэ гутал мотлох тавч мавч гэдэг чинь тэр сэдвэр бас жоохон нэг үжиг дуртай. Тэгээд яг тэр сэдвэр нөгөө нэг анх миний 9 өдөр ярьж мэрээд надад айгүй таалагдсан. Тэгээд миний бүр хамгийн дуртай сонирхолтой сэдв бол одоо дэлхийн хамгийн ховор амьтан
Жишээ нь мазаалаа ч юм уу тий. Тэгвэл лээ актен дээр очиж юу сурч мэдсэн бэ? Яаж бизнес хийх вэ? Бизнес хийх бол сонирхолтой гэдгийг мэдсэн. За тэгвэл Артурын гоё өөрийг нь яа заяа. За Артур тэгвэл чиний хобби чи юу вэ? Миний хобби юу? Аа. Одоо миний ээж аваараа нөгөө нэг улаанаа авахулсангүй тэрийг уншиж тухтай суунал гэж байна. Тэр л айгу тухтай. За тэгвэл чи мэрэгчлээ сонгосон байсан мүү? Сонгосон шүү дээ. Ямар мэрэгчлээ? Амтаа судлаач. Тэгвэл чи мэрэгчлээ улам бүр судалж байгаа тэгээ ямар цалинтай эдрийг мэдхүү? Мэдэхгүй шүү За. дээ. Тэгвэл Тэгээ цалин их л ахтаа л гэж. Чи тэгвэл хоббигоо сонгох уу эсвэл мэрэгчлээ сонгох уу? Мэрэгчлээс. Тэгээ мэрэгчлэрээ цаашид амьдрна гэж бодож байна уу? За. Одоо play active одоо тийм цусан шиг тийм гоё лагер шиг юм байдаг шүү дээ. Тэрэн дээр одоо Монгол гэхээр тонжихтай яг ямар санагддаг байсан бэ? Гоё санагддаг л байсан шүү дээ. Тэгээд гоё олуулаа хоноод тэгээ аалстайгаа найзлал тэгэл хондгол байлаа да. Угаасаа л тэгэж хэл. Яг тэгж хэлнэ гэж яг мэдчихсэн юм аа. Тэгээд одоо нөгөө нэг одоо томоогийн нөгөө нэг том гэр гэдэг шүү дээ. Тий. Тэн дээр анх ирж байхдаа танд ямар сэдв таалагдсан бэ? Бүр ихний хоногтой нөгөө багаараа ажилласан. Нөгөө нүдэ боож агаад тэр л надад гоё санагдсан. Нүдэ боож агаад ингээд саад даваад нөгөө хүн бас чиглүүлээ. Тэр нь бас надад гоё санагдаад. Тэгээ багаар ажиллах нь ийм гоё юм уу гэж бодсон. Одоо ингээд өөрөө ингээд одоо free time болгоод одоо та юу хийдэг байсан бэ? Юм идэн, уцаа орлоо, эсвэл амарна, эсвэл саксаа тоглож шүү дээ. Бараг ихэнхдээ саксан бөмбөг тоглодог байсан юу? Би болох юм бол зүгээр уйдаал суудаг. За. Өөр асуулт. Одоо анх ирж байхдаа сэтгэл хөдлөлтэй байсан уу эсвэл юм угаас ийм штэ одоо тэгж штэ одоо тэгж тэгж бодож байсан уу? Сэтгэл хөдлөлтэй байсан уу ер нь бол? Анх ирж байхдаа одоо том хүмүүстэй яаж харьцсанаа, яаж нээлттэй байна гэж бодож ийсэн. Тэгээд одоо эренгүүтэл нь бүр ингээд улам бүр нээлттэй болоо. Тэгээд одоо ах нартайгаа харьцаж эхэлсэн. Том үеийнхэнтэй Яг л миний бодол энэ да. Амралтын өдөр төсөө өдөр ингээд чи аав ээжтэйгээ баярлдээ штэ. Гэтэ тэрнээс бусад амралтын өдрүүдээр яг яад аав ээж чинь юу идэв? Одоо нөгөө нэг айж мэжлаа л. Одоо манай яаш бол ялангуяа амар тийм одоо мяд компани ажилладаг байхгүй. Тэгээд Герман, Швейцар, одоо Канада одоо Уганда гэх юм тий. Уганда. Тиймэрхүү улсад явж маваад одоо айгуу тийм завгүй нэг тэн дээр бүр 4-5 нэг удаа бүрхгүй нэг сар байж байсан. Тэгээ нэг аамад байнга нэг цагдаа магдаа гээд байнга ажиллаа бодоостой. Тэгээ би гэртээ ганцаар үлддэг. Тэгтээ заримдаа нөгөө нэг бүр аав оройтж ирэх болохоор намайг зөвхт үзүүлгүй нөгөө имээ маань ирж авдаг л та. Одоо тэгээд имээтэйгээ байдаг гэж юу? Тийм имээтэйгээ бил. Өдөрж байгаа анзаарахтай уйддгүй эсвэл юу ийдэг вэ? Тэгээд бас ямар бодол төрдөг вэ? Ер нь бол байнга гэртээ ганцаар одоо зурд мөрд үздэггүй л тэгээд гадаа гарч байгаа нэг тоглолтын найзууд ч байт юм ойрхон. Байдаг шүү. Тэгээд тэдэртэйгээ тоглолтгүй. Тоглолт шүү. Гэтэ хийлдэжсэн л та зөндөө хийл. Ирхүүл юм даа. Өөр чи эмээгэнтэй бас юу идэг вэ? Өөрөө хэрцээ. Бас л ялгаагүй л одоо зурд мөрд үзэл. Эмээтэйгээ гоё тоглолтгүй юм уу? Эмээтэйгээ гоё тоглолтгүй юм уу? Унтах жахтаа би нүунийг орлоо очоод ингэж бэлдэж байгаа юм шиг ингэж ноцсон шимааллаад гоё идэг. Одоо
Одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол одоо надтай унтахаас өмнө надтай хамт тоглодог доо баярлалаа л гэж. Ээж аавдад зөвлөж хэлэх юм байна уу? Ээж аавдад зөвлөж хэлэх юм байна. Одоо эцэгийг хуур болохоор манай багш наа муусан ч бай, муулаагүй ч байна. Тэгвэл битгий л хайшгараасаа л гэж. Өөр юу ч яах. Тэгээ эцэгч ч одоо авирах ажилтай л та. Тэгээ ядаж чөлөө мөлөө аваад та харан тоглож болох уу гэд асууж болох юм болов уу? Эцэг хэсэж. Бас л ялгаагүй л одоо хүс мус аавна одоо. Одоо байнгын ийм арт одоо хитэн цаг болтой шүү дээ. Тэгээд аргагүй эргэл ингээ зургатаа угаад л ингээ юу хийдэг. Нэг удаа бүр аргагүй ихэн коко мелон үтчихсэн тохиолдож байгаа. За нэг л амар хөөддөг л юм байна амралтын өдрүүд. Амралтын өдрүүдээр үү? Зэнда бас уудгаараа бас гадаа гарч тоглолт шүү дээ. Яг ч ууддаг гэж хэлээд тэргүй дээ. Анаа нэвтрүүлэгт оролцсон баярлалаа Артураа. Тэн ч гэсэн баярлалаа ингээд нэвтрүүлэгтээ оролцуулсанд ингээд. За. Энэ подкаста баян хийгээрэй. За манай подкастт үзэн танд баярлалаа. Комент бичээрэй. Энэхүү подкастыг үзээд эцэг их нь хүүхдүүдтэй яаж харьцсан гэдгийг ойлгож аваарай. Хүүхдээ жоохон ч гэсэн бас цаг хугацаа гаргаарай. Санаас хүсэл байвал комент бичээрэй. Нэвтрүүлгийн улам бүр сайжруулнаа.